Сайн байцгаана уу? Ард орж ирсэнгүү. Бит гурав ардаа айгу завгүй байлаа. Чех явлаа. Бичиг баримт өрөг төөцөлтөг олон асуудалтай, олон ажилтай байсан. Тэгээд Чехмэгт очиж хитонж бичиг баримтаа хөөцөлтөөд тиймэрхүү байлаа. Орийн санаачин гэвэл гой зургууд оруулна. Тэгээд хүмүүс аягүйх манай формула челленжийг асууж исэн. Тэгээд тэрний тухай бас эртгийн мэдээлэл өгье гэж бодсон. Одоо 1 сарын 1-ээс ахаад шинэ формула челленж 7 маань эхэлэх гэж байгаа. Тэгээд энтэй бас холбогдуулаад энэ бичлэгийг оруулахар шийдлээ. Формула челленж гэдэг нь бол ямар учиртай юм бэ гэвэл ямар ч гэсэн ингээд хин нэгнтэйгээ өрсөлдөөд байдаг юм биш. Өөртөө өрсөлдөж өөртөө челленж хийн. Тэгээд хүү юр ингээд нөгөө дадал зуршил суулгахын тулд ийм 90 хоног айгуу гоё яг ингээд гоё сууж өгдөг. Тэр ч утгаараа формула челленж минь 90 хоног 3 сарын хугацаагаар ингээд явагддаг. Тэгээд энэ хугацаанд ингээд өдрө алган гоё эерэг сэтгэлгээтэй, эерэг гоё хамт олонтой уулзаж гоё мэдээлэл хүрхэн жижигхан заныг 15-аас 20 минутын дотор ийм гоё мэдээлэл сонсдог. Тэгээд ийм гоё олон коучуд зөвлөхүүд байдаг. Тэр зөвлөхүүд өдрөө алга ингээд нэг өдрөөрөө гоё жижигхэн ч гэсэн 20 15 минутанд аюу хөөрхөн хэрэгтэй мэдээллүүд өгдөг. Жишээлбэл одоо усны талаар, уургийн талаар, нүүрс урс гэл. Ер нь тэгээд нөгөө тэмдэглэл, ном унших гэл аюу хөөрхөн дандаа энэ нөгөө нэг хүнд одоо хүний хувь хүний хөгжилд аюу хэрэгтэй гэсэн гоё мэдээллүүдийг оруулдаг. Эрүүл амьдралын хэв маягийг ер нь нөгөө дандаа эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл амьдралд хүмүүсийг оруулах. Ерөн бол зорилго нь ингээд монголчуудыг 100 наслдаг, урт наслаасаа эрүүл чирэг урт наслаасаа гэсэн зорилготойгоор олон гоё хүмүүсийг ингээд дасгалд уурайлж тэгээд өглөө алга ингээд 6 цагт дасгал хийдэг. Бид нар одоо ингээ Европтойгоо хүмүүс бол нэг групп болоод ингээ Европын хүмүүс ингээ цуг дасгалаа хийдэг. Тэгээ Монголд байгаа хүмүүс маань цуг ингээ дасгалаа хийгээд өглөө эрт босох дадлыг суулгадаг. Өдрөө алганы дасгал хийдэг тийм дадлуудыг айгүй гоё дадлуудыг суулгаж айгүй гоё юмыг өдөрт хуваалцдаг. Өдрөө алган Монголын цагаар бол орой 7 юм уу 8 цагт би Европын цагаар бол ингээд 12 юм уу 1 цагт тийм яг ингээд өдрөө алган зүүмээр оролцож ингээд бүгдээрээ уулзаад тэр зөвлөгийнхаа нэг 15-20 минутын хичээлийг сонсоод тэрнийхаа дараа ингээд тэрний талаараа ойлгосноо хуваалцаж ярилцдаг байгаа. Тэгээд нэг 45 за 50 минут ерөн хичээл орох байдаг. Тэгээ заримдаа ингээд айгүй сонирхолтой ярих юм ихтэй үед жоохон ингээд 5-10 минутаар нэг сунгагдаад тэгээ нэг өдөрт ямар ч нэг цаг ингээд хоорондоо уулзаад тийм хичээл сонсно. Өглөө алган бас уулзаад цуг дасгалаа хийцгээдэг. Энэ бичлэг ингээд өдрөө алган нэг гоё эрэг хүмүүстэйгээ уулзаал тэдрээсээ гоё мэдээлэл аваад айгуу гоё эдэг ингээл ядарсан, уур хөрсөн, муухай өдрийн хал ингээл ангийнхан руугаа ороод хичээл рүүгээ ороод ирэхээр нэх гоё эрэг хамт олон, нэх гоё сурах эрмэлзэл хүсэлтэй хүмүүстэй ингээл уулзахаар айгуу гоё. За энэ хүмүүс ингэж ах чинь би ч гэсэн яагаад ийм байхгүй гэж тэгэл айгуу гоё юм суралцдаг. Тэгэл тэрэн донд чинь ямар ч насны бүх насны хүмүүс байгаа. Тэгээд залуу хүүхдүүд ер нь бас хөвчлэн бас их байдаг. Тэгэл тэдрийг харахаар вау ийм жоохноос ингээд суралцахаараа одоо бидний насн дээр одоо ингээл 18 те 10 жилийн хүүхдүүд байна. Манай саяны 6-д бол тэгэл өстө хөөргөн 10 жилийн охин байсан, мондаг охин байсан. Тэгэл оюутнууд байгаа. Тэгэл бүгдээрээ ажилдаа, хичээлдээ, сургуультай завгүй хүмүүс. Тэгтэл ингээл өөртөө хувь хүний хөгжилтэй, эрүүл мэндтэй, эрүүл амьдралын хэв маягтай ингээд цаг зав зарцуулаад
өглөө болгон дасгалтаа орж ирнэ, өдөр ингээд хичээлдээ орж ирнэ. Тэгэл аягүй сонирхолтой байдаг. Тэгэл нэг л өдрийнхаа хичээлийг таслаад нөгөө заримдаа ингээд нөгөө нэг сүлдээ бол мундаг болсон ингээд сэрүүлэг тавиал яг сэрүүлгээд хөө хичээл арах гэж ингээл араал ирдэг болсон. Эхний нэг ганц 2 удаа ингээл сэрүүлэг тавиагүй. Би одоо 2 хоногийн челленжтэй нэг 2 удаа тасалж үзсэн. Тэгэл тэр тасалсан үед ингээл ямар хичээл орсон болоо, юу үтсэн болоо, манайхан өнөөдөр яасан болоо гэл айгүй юм харамсалтай байдаг. Тэгэд энэ бичлээ айгүй гоё. Тэгэл тэр нь ч хөвгчлээ. Зөндөө олон юм байдаг. Тэгэл олон гоё хүмүүстэй танил олно. Ерөнхийдөө ингээд челленж гэдэг манай энийг сонирхсан хүмүүс бол айгүй гоё юм сайхан супер хамт олонтой аваална. Олон гоё танилтай олно. Одоо Монголд байгаахан хүмүүс нь айгүй гоё штий хоорондоо уулзаал тэгэл айгүй хөрхөн бүх юмыг бас онлайнаар одоо энэ нөгөө нэг коронавигаас болоо ер нь бүх юм гоё онлайнцсан. Тэгэл хас өдөр партитай байдаг. Ганцхан бүтцэн өдөр амардаг. 1-ээс 5 дахь өдөр хүртэл ингээл хичээл яадаг. Хас өдөр ерөнхийдөө ингээд чөлөөт маягаар хоорондоо ярилцаж янз янзын юмнуудаас хуваалцдаг. Тэгээд тэрэнд ч юм одоо тэгэл зөндөл олон хүмүүс орж ирнэ. Заримдаа ингээл ганц 2 таслал алга болчоод буцаал айгүй хөөрхөн орж ирээл тэгэл янз янзын л хөрхөн дандаа ямар ч гэсэн эрэг хүсэл эрмэлзэлтэй эрэг хүмүүс байдаг шүү. Тэгэхээр зарим нэг хүмүүс челленж гээл ахын одоо ямар хоорондоо яг юугээр өрсөлддөг ингээл нөгөө нэг юу агаад ч байгаа тийм юм ойлголттой байдаг. Тэгээд тэр хүмүүстэй ингээд засаж залруулж зөв ойлгуулах үүднээс ингээд бичлэг хийгээ орууллаа. Өөр тэгээд чухал хэлэх юм чи юу лээ? Ямар ч сан тэгээд формула челленж 6 даа орсныхаа үр ашгаар би тийм нэг 3 зорилго тавиад ордог заяа. Нэг нь зорилго нь бол хувийнхаа хөгжилтөө, нэг нь болохоор би галбартаа, тэгээд нэг нь бол юу ч байж олно. Тэгээд миний хувьд бол 3 зорилго нь Нидерланд хэлээ сайжруулах байсан. Бие айгуу гоё фит булчингаа масса нэмэхээсэн. Тэгээд нэг нь болохоор хувийн хөгжилтэй болохоор бүр айгуу гоё эрэг сэтгэлгээтэй олон юм болгоныг амар гоё эргээр боддог болъё. Юм болгон дээр ингээд муу талын биш сайн талыг хардаг болъё гэд ийм 3 зорилго аваад орсон, тавиад орсон. Тэгээд зорилгынхаа хувьд бол би өөрийнхөө аваа сайн хувьтай гэж дүгнж байгаа. Тэгээд би галбрын хувьд бол айгүй гоё бас өөрчлөгдсөн. Тэгээ одоо бол нэг бас нөгөө одоо ингээд юу атсан хэд онцсон бэлээ. Одоо өнөөдөр чи 20 байна. Челленж минь дуусаад 21 байна. 21 хонцсон байна. Тэгээд яг челленжийнхаа яг нөгөө бид нар чинь тэгээ бас үр дүнийхээ бичлэг танилцуулахлаа гэл групп дотор ингээд дандаа эрэг хүмүүс байдаг болохоор юм гоё группт оруулцдаг. Тэгээ дэрэн дотроо ингээд лайвуудаа хийгээд гоё хааграад танилцаад тэгээд мэдсэн сурсан тэр өдрийнхаа хичээлийн тухай бас ингээ гоё видео хийж оруулдаг. Тэгээд сторинууд их оруулдаг. Тэгээд одоо бол миний хувьд бол ер нь бол амар галбрын юуны хувьд айгүй гоё юу гаргаж чадсан. Хамгийн гол нь булчин масаа илүү сайн нэмж чадаагүй. Тэгээд ийм юуны булчин 6-11 булчингаа айгүй сайн гаргасан. Энэ юу булчин бас айгүй сайн гарч ирсэн. Одоос би сайн нөгөө Чехник баг 3-4 хоног яваад тэр хугацаанд дөрвсө тасгалаа хийгээгүй, фитнесээ хийгээгүй. Тэгээд жоохон бас юу ааж байна. Яг челленж дуусны дараа миний үр дүнгийн бичлэг байгаа. Тэрэн дээр бол бүр айгүй гоё сайн харагдсан байгаа. Одоо энэ дээр бол гэхдээ яах вэ ямар ч гэсэн ингээл амар гоё илүү гоё шинэ булчингууд горж ирээд илүү гоё болсон. Мэтлэн үр дүнгууд ингээд янз үр дүнгуудээ айгүй гоё гаргасан хүмүүс зөндөө байгаа. Хэлний хувьд бол би бас айгүй сайн үр дүн. Гэхдээ ямар ч гэсэн ингээл гоё өглөө хасаад манай Европын группийнхан бол ингээд өглөө 5 цагт босож хичээлээ хийцгээдэг. Тэгээд 1 цаг хичээл хийчээд 6-аас тасгалаа хийдэг. 40 минут 30 минут янз хийдэг. Тэгээ иймэрхүү хамт олонтой 90 хоног явсан. Тэгээд
ямар ч хурдан өнгөрдیں, ямар ч гой хүмүүстэй танилцсан, айгүй гой хүрээлэл тэ болдог. Тэгээд манай челленжид орж ирж халуун дулаан уур амьсгалд орж ирж гоё эрэг хүмүүстэй танилцахыг хүсвэл та бүхэн минь бас сонирхоод орж ирээрэй. Тэгээд бас холбогдох мэдээлэл байвал миний Facebook хаяг эсвэл Instagram эдрээр орж ирээд бас сонирхоод асуух юм байвал асуугаарай. Тэгээд Монголд байгаа хүмүүс бол бүр гоё. Хоорондоо уулзаал фитнес мэдстэй бас цуг явцгаагаал гоё найз нөхдөдтэй болоод гоё хүрээлэлтэй болоод тэгээд нэг нэгнээсээ аюу гоё эрч хүч аваад нэг нэгэндээ гоё бас дэмжлэг өгөөд аюу гоё хамт олон байдаг шүү. Аюу гоё шүү. Манай челленжид нэгдээрээ. За баярлалаа. Тэгээд асуух юм уу бичээрэй комментэнд. Дараа уулзъя. За эндээс ингээ манай формула челленжийн мундаг хөрхөн хамт олон байна. Эднэр ингээл бүгдээрээ челленжид орцгоосон өөртөө бие юм гоё хөгжүүлцээс охид өгөөд байгаа. Тэгээд дандаа гэрээр өглөө болгоны цуг тасгалаа хийгээд ийм гоё биеийн хөгжилтэй болсон мундаг охид өгөөд байгаа. Та нар мань ч гэсэн хүсвэл өөрсдийгөө дайчилж челленжилж чадах юм бол ийм гоё бие галбартай болох боломжтой байгаа шүү. Тэгээд манай челленжийн хамт олонтой нэгдээд өөрсдийгөө сориод өөрсдөө боломж олгоод ингээд гоё челленжд минь орж ирээд ийм мундаг эрч хүчтэй охид өгөөдтэй зэрэгцээд гоё бие галбартай болцоогоорой. Тэр ингээ бүгдээрээ манай челленжийнхан байгаа. За ингээд бит 3 онгоцоор чек явчаад ирсэн. Тэгэд энэ миний хүүгийн дарсан гоё зураг үүлэн дээр ингээд онгоцонд гуруулаа. Манай охин жоохон айсан. Тэгтээ гайгүй. Одоо сурна даа. Зөндөө явах юм чи. Бэлэг дөрөсөө цас ороогүй байсан. Тэгээд чект аюу их цас орсон гоё илээ. Манай хоёр өгчөж байгаахан цасаар тоглож авсан. Энэ Прагийн метронд гуруулаа явж байхдаа гоё дэлгүүрийн чимгэллүүд өстой гоё илээ. Том гоё дэлгүүрүүдтэй. Хайрт Праг ороог бас аюу гоё эсэн. Метро хамгийн урт метроны буудал. Энэ Прагийн гоё музейм гэдэг гоё талбай. Тэгэл оройн хүүхдүүдтэйгээ канкины газар орж тоглуулсан. Ажлынхаа хажуугаар бас хүүхдүүдээ тоглож амжсан, зураг дарж амжсан. Түрүүн Прагийн тэр төвөөр явж найзуудаа дурсгалын маавнгаа зураг дараад байгаамаа метро цэцрэнд. За ингээл бит 3 буцаад гэрлөөгөө ирэх замдаа онгоцны будал дээгүүр. Ингээл гэртээ 4 хоног явж ирсэн дээ. Мөрчсөн явсан ажиллаа талын бүтээгээд ирсэн. За тэгээ бүгдээрээ шинэ жилээрээ сайхан тэмдэглээрээ баяртай.